За юу яцгаа манайхаа миний үсээр ийм биелэр гоё юм уу те. Би одоо ингээд ажил дээр байж завсарлага аваа хийж байна. Тийм. Өнөөдөр ингээд керамад ахсан өдөр дэлхийд даяар ахсан өдөр. Дэлхийд даяар ахсан өдөр. Тэгээд нойр хүрээд таг нойр муу аа маань ерөнхийдөө мэдчихэж байгаа ах гэж бодож байна. Би ард би ингээд ажил дээр нүсээ боодог. Тэгээд дандаа нүрээ бодохгүй таг өргөөр явж идэг. Өнөөдөр ч гэсэн ингээд таг өргөөр ингээд ажил дээрээ сууж. Ер нь жоохон нойрмөгдөө, жоохон тэ манараас дээр ингээд байж байна. Өнөөдрийн хувьд бол миний ажил яг гайгүй. Ер нь их тийм амар өдөлөө шигээ бол биш те. Хэцүү бил биш. Тэжгүй сайхан байна. Тэгээд манайхан сая пауз аваад гарсан. Тэгээд би өнөөдөр бүр ингээд ганцаараа гоо ингээд пауз сургууль бид нар бөөнөрөө суучаад цайгаа уучдаг байхгүй. Тэгсэн чинь би ингээд саяад чи ганцаараа ингээд суумар санагдаад тэгээд ажлынхандаа за таад бүгдээрээ пауз хийчих би ингээд дараа ингээд пауз хийгээд тэгээд сууж байна. Тэгээд юм ярих гэсэн чи жоохон нойр хүрээдээ тийм яа тэгээд юу ярьж хөө таадаг бол ажил дээр ингээд бүгч мөгжөл зүгдэггүй байгаа. Тийм өнөөдөр нэг хагас өдөр болохоор би ингээд ажил дээр ингээд яг ингээд заримдаа ингээд хүмүүс байхгүй тийм нэг бид ингээд заримдаа зүчдэг байгаа. Тийм энийг бол ерөнхийдөө зүүж болтгоо. Нөгөө нэг юуны нөгөө нэг халдвар тийм ийм бүгд янз бүрийн юмны завсраар ингэж нөгөө бактери одоо янз бүрийн халдварууд ингэж бас тэгдэж нууд ингээд нуугч шийдэг. Тэгээд тэрнээс болоод бас ингээд тодорхой хэмжээгээр өөрөө халдварт өртөх эсвэл өрөөл бусдад бас ингэж хашаа халдварлаад байх тийм магадaltaй учраас ингэж бүгж мөчл зүтгэн байгаа. Ер нь бол энийг манай эрүүл мэндийнхэн бол мэдж байгаа байх гэж бодож байна. За. Миний хувьд нэг бас нэг бодоолсон таад нэг ярьж гисэн гэд нэг бодож ирсэн нэг юм байсан байхгүй юу. Тэгээд энэ юу гэдэг юм нөгөө би ч нэмлэгт ажилдаг. Тэгээд ерөнхийдөө бас тэгээд энэ бол бас миний хувьд бас маш ингэж бас өөртөө бас хөрөнгөлж авч байгаа дуршлага мэдээлэл. Гэхдээ би таадтай бас энэ талаас ярилцъя гэж бас бодож байна. Тэгээ юу гэхээр нөгөө нас баралт. Хүмүүс ер нь харж байхад Германд европчууд ер нь те юу яд юм бэ? Ер нь 60 наснаас эхлээд өөрсдөө нэг гэсэн нас баралтанд ингэж бэлддэг юм байна. Ер нь ихэнхдээ. Тэгээ юу гэхээр бас миний нэг мэддэг бас манай те одоо нэг танилуд бас байна. Тэгээд өндөр наснда бас хүмүүс одоо манай Монголд болохоор ингээд өндөр настай хүмүүс маань ингээд ер нь одоо юу гэдэг манай Монголд бол эрүүл мэндийн мэдлэг бол хувь хүн талаас нь ерөнхийдөө маш одоо хаагдмал байдалтай байдаг. Одоо тэр зам манай нүүдэлчин монголчууд байна тийм. Хөрхий тэгэл өвдсөн ч тэгэл эмнэлгийн тусламж авч чадахгүй байж байгаа л хөдөөний ингээд нас ордог ч юм уу тийм ээ. Өндөр хөвчлөлтөй орнд болохоор яа гэм бэ гэхээр хүмүүс ингээд тийм ээ. Монгол одоо Герман хоёрыг би хооронд нь харьцуулж ярьж өгөх гэдэг юм л да. Тэр нь юу гэхээр ерөнхийдөө ингээд Европт ингээд хүмүүс ингээд харж байгаад ер нь аль эртнээс л ер нь асуултанд аягүй бэлдэж эхэлт юм байна. Тэгэд өөрөө одоо жишээлбэл өвчнөдөө бас бэлдэж эхэлт юм байна тий. Тэр нь одоо яад ингээд тэр хүмүүс одоо ингээд одоо жишээ манай 60 хэдэн 2 настай нэг өвчт одоо манай одоо совилогч манай нэг одоо эмэгтэй бидэг байхгүй. Тэр эмэгтэй хэр нэг удаа тэгж байгаа байхгүй. Би тий хэрвээ өвдөөд хэрвээ хүнд өвдөх юм бол тасрамжийн газар ажиллах тэр одоо юугаа ингээд хийцэн байгаа. Тий одоо би ч пауз заалт би пауз хийлээ сая. Яасан гэхээр бас энэ манай нөгөө бас хүмүүс нэг юм асуухаар орж ирсэн учраас за миний ярих гэдэг юм юу вэ гэхээр одоо жишээл манай ажлын 62 настай эмэгтэй бидэг байхгүй. Тэгээ тэр эмэгтэй надад бид нар ингээд зүгээр юм ярьж байхдаа ингээд хоорондоо ингээд ярьж байхдаа ингээд одоо авч байгаа миний одоо хувийн мэдээлэл ч юм уу одоо тэр хүмүүсийн талаар ингээд туршлага судалж байгаа юм л да. Одоо би одоо хэдүүлээ нэмэгт 45 настай хүн байна. Би өөрөө тийм. Гэтэл одоо нэмэгт 45 гэж хэлээд байгаа шүү дээ. 45 6 7 8 9 хүмүүс 50 80 гэж бол ярихгүй. Нэмэгт 50 болох юм бол би нэмэгт 50 гэж ярина. Нэмэгт 60 хүртлээр би нэмэгт 50 гэж ярина. Нэмэгт 50 хүртлээр би 50 хүртлээр нэмэгт 40 гэж ярина. Окей. За тийм. За тэгээ бийжэл нэг чаа одоо би хэрвээ ингээ өвдөх юм бол одоо жишээл манай ажлын дээр эмэгтэй жишээл одоо ганц бие хүнтэй суугаагүй хүүхэд байхгүй одоо ингээ нэг өдөр хүн дээр өвдөх юм бол жишээлбэл асрах сувлах хүн тэр хүнд байхгүй учраас мань хүний хувьд юу хийдэг вэ гэхээр
гэхээр одоо нэгсэндээ би хэрвээ ингээд хүнд өвчөө хүрээд тасаргаанд орох юм бол ингээд тасрамжийн газар би очих гэдэг тийм тэрийгэ төлөвлөсөн байна. За тэгээд дээрэс нь бүр юу яадаг гэхээр Германд ингээд харж байгаа хүмүүсийг юу хэлэх вэ гэх юм нөгөө одоо жишээлбэл ингээд би нас орох юм бол тий одоо жишээл дөнгөж 60 гарсан хүмүүс ингээд баг оршуулга өөрийнхөө тий оршуулгынхаа мөнгийг ингээд бэлтгэсэн байна. Тэгээд оршуулах компани болцсон байна. Оршуулах компанитайгаа гэрээгээ хийгээд оршуулгынхаа газрыг одоо жишээл Германд нөгөө аюу тийм оршуулгын газрууд идэв шүү дээ тий. Тэр оршуулгын газар хүртэл ингээд бүр ингээд төлөвлөсөн байна. Тий. Тэгээд тэр хүн магадгүй 20 жилийн дараа нас орж болно тий 30 жилийн дараа ч нас орж болно шүү дээ тий. Тэгэхэд ингээд яахад бол бүх юм зохицуулсан байна. Одоо энэ одоо жишээл нэг хүний асуудал. Гэтэл одоо миний бас таньдаг бас аваа нөхөр хоёр байгаа байхгүй тэр хоёр болохоор одоо ингээд 80 гарцсан хоёр тий. Тэгээ миний мэдхийн тэр хоёр хүн одоо хоёулаа бол эрүүл одоогоор тэгсэн ч гэсэн нөгөө бас яач ч магадгүй гэсэн бас байдлаар ингэж өөрсдөө ингэж бэлтэж байна. Яадаг гэхээр тэр аваа нөхөр хоёр хоёулаа 4 хүүхэдтэй боловч 4 хүүхэд нь дөрвөлээ жоохон эрүүл мэндийн асуудалтай. Тийм учраас одоо бит хоёр ингээд хэрвээ нас орох одоо өвдөх юм бол манай хүүхдүүд намайг асарч хамгаалж байгаа. Германд ер нь ээж аваагаа хүүхдүүд асарна гэдэг бол маш ховор идэг. Бараг нөгөө асрах гэхээсээ илүү бараг асрамжийн газрыг бол илүүд үздэг. Тийм. Би бол Монгол дахта айгүй олоодаа сонсч ирсэн л да нөгөө нэг юу яадаг гэд нөгөө европчууд ээж аваагаа асрамжийн газар хүчдэг. Тий айгүй тийм ээж аваагаа халамжилдаггүй хатуу сэтгэлтэй энэ гэдэг яриаг би анх би зөндөө бол сонсч ирсэн. Азийн орнууд болон Турк тий одоо дундад Азийн орныхон болохоор өөрсдөө ингэж ээж аваагаа арчлаа явчихдаг. Германд болохоор ерөнхийдөө тэр тал дээр бол жоохон өөр идэг. Тийм учраас миний хувьд юу хэлэх гэдэг нь тэгэхээр тэр хоёр аваа нөхөр хоёр одоо 80 гарсан хоёр миний мэдхээс 5 жилийн өмнө ингээд тэр хоёр ингээд асрамжийн газар ингээд өөрсдөө ингээд нүүж нэгт асрамжийн газар биш. Германд нөгөө асрамжийн газар гэж байдаг. Тэр нь болохоор нөгөө хүнд өвдөд өөрийгөө арчилж янзалж чадахгүй тохиолдолд бас одоо ингээд өөрийгөө асруулах гэж асрамжийн газар очдог болвол зарим нь болохоор нөгөө ахмадын байранд очичдаг. Тэр нь тэгээ бас ахмадын байранд ямар нэгэн тэр хүн гинт биеийн муудаад янз бүр болох юм бол тэр хүний хувьд болохоор юу яадаг. Шууд тэнцэнэ бас үйлчлэгийг авчихна тий. Тэгээд тэр утгаараа тэр хоёр ингээд 5 жилийн өмнөөс ингээд одоо ахмадын байранд орсон байдаг. Өөрсдийнхөө байр. Ер нь Германд ингээд харж ахт миний мэдхийн маш олон амьдралын боломжтой өндөр тэтгэвэр авдаг тий. Бараг монголоор 20 саяын тэтгэвэр авдаг тий. Тийм хүмүүс бас байна. Тэ 50000 евроны тэтгэвэр авдаг тэ 50000 евро гэдэг чи одоо Монголд 20 сая болчихж байгаа сте. Тэрнээсээ тэгэл одоо жишээл 3000 одоо сартаа ингээд ахмадынхаа байранд өгдөг жишээний тэ. Тэгээ ингээд орчиж чинь. Тэгээд ингээд өөрийгөө ингээд бэлтэж байгаа байхгүй. За би ингээд өвдөх юм бол би ингээд тэ хүүхдүүдтэй одоо нэгсэндээ асуудал үүсэхгүй хөндөрлөгчүүлэхгүй тулд ингээд би одоо ахмадын байранд амьдарч байна. Хэрвээ би асаргаанд орох юм бол энэ газар намайг хөрвүүлжлүүлээд тасраа явчих гэдэг тиймэрхүү яагаад тэгээд дэжидэл тэр хоёрын хувьд бас нэг сонирхолтой юм юу байсан гэхээр бас нөгөө оршуулга бас төлцсөн урьдчилан төлцсөн тий тэгээд оршуулгын газраа бүр ингээд хүртэл ингээд одоо төлөвлөсөн тэгээд оршуулгын газартаа бас гэрээгээ хийгээд одоо намайг оршуулах төлбөрийн би ийм газар өөрийнхөө оршуулгыг одоо өөрийнхөө би энэ газарт би өөрийгөө оршуулмаар байна гэх тий би эсвэл нөгөө юу гэвэл чандралуулах уу те чандралуулсныхаа дараа одоо тэр чандралсан юугаа энд би байлгамаар ингээд бас тэр бүх юм ингээ өөрчлөөд бүх юм төлчт юм байна тий. Тэгээ миний ингээ эргэн тойрны хүмүүсийг харж байхад ер нь бол Европт бол хүмүүс бол ерөөсөө дандаа ингэж өөрийнхөө юуг ингээд одоо нэгсэндээ өвчлөлтөндөө бэлтцсэн байна. Би асаргаанд орвол яах вэ гэдгийг аягүй сайн төлөвлөж байна настай хүмүүс нь. Тэгээд одоо би одоо ингээд нас орох юм бол миний одоо те юуг одоо миний оршуулганд те миний үр хөвгтүүд одоо юунууд ингэж ямар нэгэн хүндрэлт орчуулахгүй гэдгээ бас айгуус ухамсарлцсан байна. Тийм учраас ингэж оршуулгынхаа мөнгийг хадгалж байгаа, насрагааныхаа мөнгийг хадгалж байна. Ингээ те тиймэрхүү байдлаар ингээд айгүй их яд юм байна. Тэгээд сүүлийн үед одоо ингээд Европт анзаарч авч ерөөсөө ингээ оршуулгыг бол ингээ урьдчилаад ингээд өөрсдөө төлөвлөөд одоо гэрээгээ бүр аль өчөний хийцэн байна. Хийцэн байд юм байна гэдгийг одоо би бүр харж ин тэгээд манай тэгэл бас таньдаг дөнгөж 60 настай хүмүүс гэдэг ч одоо Германд залуу хүмүүст орно шүү дээ тий. Тэгсэн ч гэсэн эднэр мараас ингээд иймэрхүү байдлаараас ерөнхийдөө бас нөгөө ирээдүйдээ одоо ингээд
сэтгэл зүгээ бэлтждэг юм байна, санхугаа бэлтждэг юм байна. Ерөөсөө тэгээд боломжтой бүх юмнууд ингээ хийцэн байдаг. Тэгээд би түрүү ярьжсэн манай ажлын нэг одоо тий өөр ингээд тэсгэл нэг эмэгтэй бас ингээд би бүх юмаа төлсөн штэ гэдэг эмэгтэй 62 дэх хүртэл би уршуулга бүх юмаа бэлтцсэн гэж байгаа байхгүй. Тэгээд л ерөөсөө юм байдаг. Тэгтэл манай Монголд одоо тиймэрхүү юм бол одоо баг байдгүй штэ тий тэгэл үргээ. Зөвхөн Монголд биш тэгээд Азийн орнуудад бас тий тийм байдаг. Тэгээд би бас мэдэх юу гэхээр бас манай нэг анх зах байдаг тийм байсан. Тэгээд тэр хүн одоо Монголд анх удаа миний сонсож байгаа одоо жишээлбэл кейс гэж болно. Тэр нь юу гэхээр манай тэр ах ингээд би өвдөд хэлэнгүүд ингээд мөнгө хатгалаад исэн байгаа байхгүй. Тэгээд ингээд нас орохынхоо өмнө өөрийнхөө хамгийн том охинд нэг ингээд юм өгсөн гэсэн удаа юм чинь ингээд өгсөн гэсэн. Тэгээд ингээд дараа нь харсан чинь ингээд намайг тий одоо энэ миний оршуулгын зарцуулах мөнгө шүү гэд манай бас нэг нагц өвөө маань бас нагц ах маань манай эмээгийн төрсөн дүү яг тийм юу гаргасан байдаг. Тэр хүн бол маш тийм нэг мондаг зохион байгуулалттай цэмцгэр аягүй тийм хүн байсан. Тэгээ бас тэр хүн бас тэгсэн гэж би бас хамаатнуудаасаа сонсч байсан. Ээж авсаа бас сонсч байсан. Тэгээд бол Монголд бол яг ингэж өөртөө бэлдсэн ийм юмтай ингээ оршуулга бэлдсэн одоо ингээд санхугаа бэлдсэн байсан тийм тохиолдол би манай хамаатнууд дотроос би харж байсан. Энэ бол Европт бол одоо сүүлийн үед маш түгээмэл болсон байна. Тэгээд энэ талаар би ингээд завсарлагаараа тайцсан ингээд сонирм болгоод ярьж өгье дөө гэд орж ирлээ. Би ингээд ойртой унтааг өчтөр аяга баг унтаад ингээд жоохон сүми тэгээд таг ориг ингээд нүрэ будааг тэр чихэр тост төрхөөгүй энэ чигээр ингээд хийжээ. Би хэлжсэн нөгөө миний лайв юм таг ориг лайв хэрнээ миний бичлэгүүд ерөнхийдөө ингээд яг лайв шиг засваргүй хийгдээ явчихна. Тэгээд дээрэс нь таг оргиороо би орж ирнэ гэж ихэнхдээ тийм байх болно. Тэгээд мэдээж заримдаа тайдыг бодоод бас тий дандаа нэг царай юмудаа ингээ нүрэ будаг хүний бичлэг харах юм сайхан байгаад тий. Тийм болохоор заримдаа зав цайтай болох юм бол айгүй хөөрхөн дээрээ тавьчаас орж ирнэ. Тэгээд тайдынхаа нүдийг бас байсгаах хаа гэж би бодож байна. Тэгээд миний завсарлагын цаг ингээд дуусч байна. Тэгээд энэ бичлэгийг хүлээн авах нь түр баяртай.